За үзэгч та бүхэндээ өглөөний мэндийг хүргэе. Төр мэдээллийн агентлагийн өглөө бүр үзэгч та бүхэндээ зочин оролцуулж тухайн сэдвийн хүрээнд ярилцдаг байгаа. Тэр өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор үндэсний статистикийн хорооны дарга Ариун Заяа оролцож байна. Танд өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Таны ажил тавлаг уу? Тавлага. За тэгэхээр үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлийн 2000 өнөөдрөөс хамгийн сүүлийн гол ажлаас би бас яриа эхлэе гэж бодож байна. Тэгэхээр 10 жил тутамд тоолдог хүн ам орон сууцны тооллого сая явагдаад дууссан. Гэхдээ энэ удаагийн тооллого бол бас хосолмол аргаар явагдсанаар онцлог байгаа шүү дээ. Тэгэхээр өмнө нь 10 жил тутамд явагдаж байхад ямар аргыг хэрэгжилж исэн энэ жилийнх нь хосолмол байхын давуу тал ач холбогдол нь бас юунд байгаа? Монгол улсын хүн ам орон сууцны тооллого нь 2018 онд бид 100 жилийн ойгоо тооллого явагдсанаас хойш 100 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлсэн байгаа. Ингээд өмнө бол 10 удаагийн хүн ам орон сууцны тооллого явагдаад 2020 оны хүн ам орон сууцны тооллого нь 11 дахь удаагийн тооллого болсон байна. За өмнөх тооллогод бол онцлог нь мэдээж нөгөө нийлэнхүү айл өрх болгоноор орсон цаасаар мэдээлэл бас цуглуулсан ийм тооллогод болсон бол 20 оны тооллого маань өөрөө хосолсон арга буюу 90% нь бүртгэлд суурилсан. За 10% нь бол өрхүүдийн 10% нь самсаргуу төврийн аргаар сонгогдож уламжлалт тооллогын асуулгын маягтаар тооллого явуулсан гэсэн ийм онцлогтой байгаа. За бусад улс орнууд ч гэсэн өнөөдөр бид мэдээллийн технологи хөгжсөн ийм эрен үед амьдарч байгаа учраас цаашдаа энэ цахимжилт хүмүүсийн энэ бүртгэл улам төгөлдөржүүд явах учраас ирээдүйд цаасаар дахин ийм тооллого явуулахгүй байх магадлалтай. Шууд бүртгэл дээр цахимаар тооллого хийгээд явчих болоо гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Яг 10 жил тутам ингээд тооллого хийхээр яг 2010 оноос 2000 оноос ингээд харьцуулахад ер нь ямархуу өөрчлөлт ажиллагдаж байна. Мэдээж хүн ам ус нэмэгдэж байна, барилгажилт явагдаж байна гэд тэ. Түүнээс гадна бас мэдээж статистикийн байгууллага бол бас нөлөөлж байгаа хүчин зүйлээс гаргадаг шүү дээ. Мэдээж юу гэдэг жирийн хүн ойлгохтой хүн амын тооллого гэхэлэр зүгээр л хүмүүсээ 1 2 3 гэж тоолчдаг гэж ойлгодог бол энэ өөрөө ердөөсөө буруу. Энэ чинь зүгээр хүн ам нийгмийн бүхий л үзүүлэлтүүдийг гаргадаг. Тухайн цагийн зураг авалт хийгдэж байна л гэсэн үг тийм ээ. За 2020 онд монголчууд байгаа юм, ямар сууцны төрөлд амьдарч байгаа юм, ямар боловсралтай байгаа юм, ямар шашин шүтдэг юм, гэр бүл нь хичнээн хүнтэй байгаа юм гих мэтчлэн тухайн өрхийн нийгэм эдийн засгийн бүхэл үзүүлэлтүүд бас гардаг юм том зургаар нь дүр төрхийн бас буулгадаг байгаа. За энэ нь бол мэдээж цаашдаа олон жилийн дараа ч гэсэн тийм ээ түүх болж үлдэх, хооронд нь харьцуулагдах ийм л үзүүлэлт болно доо. За энэ тооллогын үндсэн дээр мэдээж төр засгийн зүгээс сүүлийн жилүүдэд явуулсан бодлого хэрхэн хэрэгжсэн хүн амын төлөвлөлтөн дээр тийм ээ цаашдаа өшөө бид нар ямар бодлогод хэрэгжүүлэх ёстой юм гэх мэтчлэн томоохон бодлогын суурь болох ёстой. Сая бас үндэсний статистикийн хорооны даргын зөвлөлт хуралдаад амжиргааны доод түвшин тогтоосон. Энэ жилээс бол хөдөлмөрийн өсний доод хэмжээ 420 мянга гээд нэмэгдэж байна. За тэгээд бас яг амжиргааны доод түвшин тогтоохдоо ер нь бол өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд бас өсөлттэй юм харагдаж байлаа, хувийн өсөлт тийм ээ. За бүсээр нь бас авч үздэг. Тэгэхээр та энэ дээр бас шинэ мэдээлэл өгөөч. Энэ бас болсон бас шинэ мэдээлэл байгаа шүү дээ. Тэгэхээр амжиргааны ер нь доод түвшин ямар үзүүлэлт, ямар тооцоолол, ямар судалгаан дээр үндэслэж юу н тогтоодгийг энэ удаагийн бас тодорхой өсөлт нь юунд бас нөлөөлсөн бэ? 98 оноос хойш энэ амжиргааны доод түвшин тогтоох хуулийн дагуу явж байгаа. Хүн ам амжиргааны доод түвшин тогтоох тодорхойлох тухай хууль байдаг. За хуулийнхаа дагуу үндэсний статистикийн хороо энэ амжиргааны доод түвшнийг тогтоогоо жил бүр зарлаад явж байгаа. За 2020 оны хувьд мэдээж энэ маань өөрөө хэрэглээний үнийн индексчээр индексжүүлэн тооцдог учраас хэрэглээний үнийн индекстэй тодорхой хэмжээнд уялдаж нэмэгдсэн гэсэн үг. За энэ хэрэглээний доод хэмжээ гэдэг нь өөрөө хүний нэн тэргүүний авах ёстой зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээг сагсаар тодорхойлдог байгаа. За тэгээ бүсээр тогтоодог учраас бүс болгоноор ялгаатай. Өсөлтийн хувьд зүүн бүсэд 7.5%-аар нэмэгдсэн.
За энэ бол 14 мянган төгрөгөөр нэмэгдсэн буюу одоо зүүн бүсийн амжиргааны доод түвшин 201 мянган төгрөг тийм ээ. За Улаанбаатар хотын хувьд 230 мянган төгрөг. За энэ нь 5.6% нэмэгдсэн гэх мэтчлэн одоо бүс бүсээрээ 5-аас 7% хооронд юм нэмэгдэлтэй байгаа. Ер нь бол яг нэг 90 оноос чинь нэлээд өндөр өсөлттэй яваад ирсэн юм байлаа шүү дээ. Тэгэхээр одоо ер нь иргэдийн амжиргааны түвшин сайжирч байна уу? Чаазарч байна гэж ойлгож болно. Хүний хэрэглээтэйгэл нэмэгдээл одоо үнийн өсөлттэйгөө ч гэсэн уялдаад хүний авах ёстой наад захын хэрэглээг тооцдог байгаа л да. Энэ бол амжиргааны хамгийн баталгаажих доод түвшин гэдгээр бол зарлагддаг байгаа. Харин ядуурлын шугам буюу ядуурлын түвшин бол өөрөө бас тусдаа ондоо тооцогддог тийм ээ. Хүмүүс бас энэ хоёрыг андуурах тохиолдол байгаад байдаг тийм ээ. Амжиргааны доод түвшин яагаад одоо энэ амжиргааны доод түвшин тогтоодог вэ гэхээр энэ маань өөрөө хөдөлмөрийн хөлс нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгогддог тэтгэвэр тэтгэмж халамжийн хэмжээг тогтооход бол нэлээд одоо суурь болж өгдөг байгаа. Ядуурлын түвшин бол тусдаа одоо ядуурлын өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаан дээр суурилж бас тусдаа тооцогддог суурь түвшин байдаг. За ядуурлын 2018 онд бид судалгааны үр дүнгээ одоо тооцож 2019 онд зарласан бол одоо 2020 оны судалгаа маань одоо ядуурлын суурь судалгаа болж өгч байгаа. 2018 оны ядуурлын шугам нь 166 мянган төгрөгөөр татагдсан байдаг. За 166 мянган төгрөг болоод өөрөө бас эргээд нөгөө хүний авах ёстой наад захын хэрэгцээтэй одоо хүнсний болон хүнсний бус хэрэглээг тооцдог байгаа. Тийм ээ. Тэгэхээр энэ хоёрын хооронд бол бас ялгаатай байдаг. Ер нь бол тоо мэдээллийг ойлгоно гэдэг бол бас тийм амаргүй ажил та тоог. Ялангуяа статистикийн байгууллагын мэдээллийг бол яг ингээд маш олон нарийн судалгаа маш мэрэгжлийн үгээр одоо харьцуулж ингэж гаргадаг учраас яг тэр бүр статистикийн мэдээллийг ингээд шууд ойлгоход иргэдийн хувьд бас аргачлалыг мэдэхгүй статистикийн мэдээллийг тэр бүр нээлттэй сайн мэдэж чаддаггүй. Тэгээд одоо бол яг 2019 оны хувьд статистикийн байгууллага нэлээд бас амжилттай, ахицтай байсан. Энэ бол статистикийн мэдээллийг иргэдэд ойлгомжтой байдлаар хүргэх одоо энгийн тийм хувилбар гэдэг жижиг болохоор бас ажлыг зохион байгуулсан шүү дээ. Тэгсэн ингэснээр ямар үр дүнд ажиглагдав мэдээж бас амжилтын хандлаар энэ хэсэгт ярих гэж бодож байна. Үндэсний статистикийн хороо 95 жилийн түүхтэй одоо энэ жил 96 дахь жилдээ одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа тийм ээ. Ийм төрийн том байгууллага олон улсад бас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын аргачлалуудыг бас нэвтрүүлдэг нүүбийн статистикийн комиссийн гишүүн тийм ээ. Ийм байгууллагын хувьд гаргаж байгаа мэдээлэл нь өөрөө иргэдэд хүрэхгүй, хэрэглэгдэхгүй байвал бидний одоо боловсруулж байгаа мэдээллийн үнцэн нь төдий хэмжээгээр одоо буурна шүү дээ тийм ээ. Тийм учраас бид одоо юу гэдгийг миний хувьд одоо энэ статистикийн байгууллагын дараагаар томилогдсноос хойш одоо 3 дахь 4 дахь жилдээ болж байна тийм ээ. 2016 оноос хойш бид хамгийн ихний хэрэгжүүлсэн ажил маань өөрөө юу вэ гэхээр олон нийтэд бас бид энэ мэдээлэлээ илүү ойлгомжтой, илүү одоо дүрсжүүлсэн, илүү тайлбарлсан, энгийнээр хүргэх ёстой байна гэсэн зорилтыг тавьж ажилласан. Цахим хуудасаа шинчилсэн. За хэлбэрүүдээ ч гэсэн бас тодорхой хэмжээнд илүү ойлгомжтой болгосноор зөвхөн одоо манай 12 CGM гэх цахим хуудас байдаг. За Facebook-ийн хуудас байна, Twitter-ийн ч гэсэн одоо хүмүүсийн хэрэглээ хаана байна уу, тэнд ч гэсэн бид одоо бас энэ мэдээллийн сувгуудаа нээгээд явж байгаа, улам хөгжүүлээд явж байгаа. Тэгэхэд манай хэрэглэгчийн тоо бол 5 дахин нэмэгдсэн байгаа. За зөвхөн одоо нөгөө хандлтыг, вебсайтын хандлтыг харахад ч илүүтэй бид бас сургалтуудыг явуулсан. За энэ статистикийн үзүүлэлтүүдийг юу гэж ойлгох вэ, тийм ээ? Энэ тооны ард ямар тооцоолол байна уу? Энэ ямар нөлөөтэй байдаг вэ гэдгийг бас сэтгүүлчтэй бас ажилласан байгаа тийм ээ. Тэгэхээр энэ маань өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцахын хэрэгслүүд маань өөрөө бас манай мэдээллийг түгээдэг хамгийн одоо анхны одоо бас нөгөө хамтрагч харилцагч гэх юм уу да тийм ээ. Эдгээр маань бас мэдээллийн хэрхэн ашиглах чадвар нь дээшилснээр илүү одоо энэ статистикийн мэдээллийн хэрэглээ нь нэмэгдэж, за бас ойлголт нь нэмэгдэж, илүү их үр дүнтэй, за нийгэмд хэрэгцээтэй сурвалжлага тийм ээ, бодлогуудыг нэхэн шаардсан асуудлууд гарч байгаа. Нөгөө талаас бодлого шийдвэр боловсруулж байгаа хүмүүс ч гэсэн өөрсдөө угаасаа л энэ захиргааны мэдээлэл нь бол өөрөө нэг үндэс нь байдаг тийм ээ. Одоо нөгөө юу гэдэг яам тамгын газар өөрийнхөө эрхлэх хүрээний мэдээллийн захиргааны статистикийг бас гаргаж байдаг. Үүнийхээ чанарыг өшөө сайжруулах, илүү ашиглах, бусад салбаруудтай уялдуулах гэх мэтчлэн ажлууд нэлээдгүй сайжраад явж байгаа.
Тэгэхээр одоо бол иргэд манаас тоог ойлгож эхэлж штэ энгийн байдлаар тийм ээ. Энгийн байдлаар за түүнчлэн одоо юу гэдэг нь зөвхөн макро эдийн засгийн буюу эсвэл одоо нийгмийн үзүүлэлтүүдийг зөвхөн дурдаад өнгөрөх биш хүнд өөрт нь сонирхолтой, өөрт нь бас наалдсан статистикуудыг одоо мэдээлээд ирэхлээр статистикийн байгууллага чинь зөвхөн одоо юу гэдгийг мал тоолоод эсвэл одоо эдийн засгийн өсөлтийг зарлаад байдаг байгууллага бас биш юм байна. За энэ чинь хүний амьдралын бүхий л одоо үйл явцтай холбоотой мэдээлэлүүд гаргадаг юм байна. Наад зах нь одоо сонирхолтой нэрсийн статистик байдаг ч юм уу тийм ээ. 2016 оны сүүлээр бас тантай адилхан нэртэй хичнээн хүн байна уу? Та Монгол улсын хэддэх иргэн бэ? Тийм ээ таны ургийн овогтой хүн хичнээн хүн байна уу? Хаана байна уу гэх мэтчлэн нөгөө хүнд өөртөө сонирхолтой статистикуудыг бас гаргаад ирэхлээр бас тийм нэгдүгээр статистикийн байгууллагыг таньж эхэлнэ одоо мэдэж хэрэглэж эхэлсэн нь өөрөө их сайн давуу талтай. Одоо сар болгон статистикийн байгууллага өнгөрсөн сарын статистикийн тоо мэдээллийг хүргэдэг тийм ээ хэвлэлийн байгууллаар. За ер нь бол одоо ингээд сүүлийн одоо жилүүдийг ажиллаад үзэхээр гол анхаарал татдаг зүйл бол иргэдийн дундад цалин байдаг. Дундад цалин ер нь дандаа л өсөлттэй харагдчихдаг. Одоо бол дундад цалиныг сая гаруй хэдийн даваа явчихсан тий. Гэтэл одоо яг энэ мэдээлэл гарсны дараа олон нийтэд бас тийм шүүмжлэл байдаг. Та бас энийг анзаарч чаддаг баг. Ямар үндэслэл тооцоолоор өнөөдөр дундад цалин сая гаруй явчихд юм бэ? Миний амьдрал тийм биш шүү дээ. Хинээс нь тэгээ хиний одоо цалин тооцохоор ингэж дундад цалин авдаг юм бэ? Эсвэл ингээд тэр өндөр цалин авдаг хүмүүсийг бага цалинтай харьцуулахад тэгж өндөр гараад байдаг юм уу гэл тийм шүүмжлэл байл. Энэ дээр та ямараас хариултыг өгөх үү? Тооцоол аргачлал эсвэл одоо бас тийм одоо аргачлалын бас нэг юм байдаг баг. Тэгэлгүй яг дундаж цалин одоо 1.1 сая төгрөг боллоо. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад одоо 10% өсөн нэмэгдлээ гэдэг ч юм уу зөвхөн ганцхан тэр өгүүлбэрээр хүн ойлгох юм бол нэгдүгээрт өөрийн өөртөөгөө харьцуулдаг. За миний авж байгаа цалин хэд билээ тийм ээ одоо энэ ердөөс амьдралд хүрэлцэхгүй байх хин ийм өндөр цалин авдгийг яг л энэ дундаж цалин байдгийг гэх мэтчлэн өөртөө нааж авч үзээд байдаг. Энэ бол буруутгаад байх асуудал биш л те нэгдүгээрт гэхдээ нөгөө талаас шинжлэх ухаанчаар хандъя гэх юм бол дундаж цалингийн мэдээ бол өөрөө ердөөсөө ганцхан өгүүлбэрт багтахгүй шүү дээ. Тэгээд тийм учраас бид одоо энэ дундаж цалингийн мэдээг улмал дүрсжүүлэх, илүү тайлбарлах, ойлгомжтой болгох зөвхөн ч дунджийг зарлдаггүй тийм ээ. За жишээлбэл одоо энэ болон бачрамыг одоо бас ашиглаад жишээлбэл 2019 оны 3 дугаар улиралд бид хамгийн сүүлийн гарсан мэдээ байгаа. Албан ёсны хөдөлмөр эрхэлж байгаа, нийгмийн даатгалын шимтгэлээр төлдөг ажилтнуудын хувьд дундаж цалин бодогддог байгаа. Тийм ээ. Өмнө нь бол одоо юу гэдэг 2014 оноос өмнө төвөр судалгаа явагддаг байсан бол одоо захиргааны мэдээлэлд суурилсан одоо шилжсэн буюу шууд бүртгэл рүү орсон байгаа гэсэн үг. За 42 мянган аж ахуй нэгж байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хамрагдсан. Үүнд энэ 42 мянган аж ахуй нэгж байгууллагт 685 мянган ажилтан ажиллаж одоо цалин хөлсөө авдаг юм байна гэд. Тэгээ энэ дундаж цалингийн илэрхийлэл нь гар дээр ирдэг мөнгөний илэрхийлэл биш. За үндсэн цалингийн ч илэрхийлэл биш. Цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал тийм ээ бүх одоо олгор нь тооцогдсон тэр одоо мөнгөн дүнг хилдэг байгаа. За эргээд дундаж гэдэг маань одоо энэ хөдөлмөрийн албан ёсны хөдөлмөрийн зах зээл дээр байгаа эргэлдэж байгаа мөнгөн дүнг нэг ажилтнанд жигэнсэн дунджаар илэрхийлэгдэж байна гэсэн үг тийм ээ. Энэ бол өөрөө бусад улс орнуудад ч гэсэн адилхан дундаж буюу average salary гэдгээр одоо цалин гэдгээр явдаг. За нөгөө талаас хүн гэдэг юм уу одоо юу гэдгийг голч энэ 10 хүний 5 төгөл хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ гэдэг илэрхийлэл нь өөрөө голч цалин байгаа. Буюу одоо медиан гэж зарилдаг тийм ээ. Жишээлбэл одоо юу гэдгийг дундаж цалин нэг ажилтнанд жигэнсэн дунд чинь 1.1 сая төгрөг бол медиан буюу голч цалин 843 мянган төгрөг. За энэ бол дахиад нөгөө татвараас өмнөх олгор байгаа. Тэгэхээр татвараа суутгагдаад за тэгээд 10 хүний 5 нь 843 мянган төгрөгөөр юм бол эн чинь өөрөө эргээд нөгөө бидний энгийн ойлголтоор хүмүүсийн тал нь хідэн төгрөг авч ийн гэх мэтчлэн ойлголтууд явчихна тийм ээ. За эргээд төрийн албан хаагчид энд бас нилээдгүй шүүмжлэлтэй ханддаг байгаа. Төрийн албан хаагчид нийт цалин хөлс авдаг одоо энэ албан ёсоор хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 26%-ийг л эзэлдэг тийм ээ. Тэгэхээр чи эн чинь үлдсэн нь бол одоо бусад хэлбэрийнхэн байна тийм ээ. ХХК хувийн хвшил байна, төрийн бус байгууллагууд байна, хувьцаат компаниуд байна, төрийн өмчит үйлдвэрийн газрууд байна.
уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн дундаж цалин 1.2 сая. За бүр яг уул уурхай олборлолтынхан бол 2.6 сая төгрөгийн дундаж цалинтай тийм ээ. Тэгээ энэ дотор чинь маш олон би чинь нэг хэсгийн нэг жин шүү дээ тийм ээ. Тэр 685 мянган хүний нэг эдэс нь би учраас би энэ дотор хаана байна уу гэдгийг бас харж болно. Жишээлбэл 320 мянган төгрөг хүртэл цалинтай хүмүүс бол нэг 65 мянган хүн байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгтэл зурагт үзээд сууж байгаа хүн би бас яг тэр дотор орж болно шүү дээ. Тэгэхэд бол би бүх юмд нөгөө талаас 1.5 сая төгрөгөөс дээш цалин хөлсдөө хүмүүс нийт нэг 17.9%-ийг эзэлж байна тийм ээ. Тэдгээр хүмүүсийн хувьд дундаж цалин бага санагдсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол өөрөө ердөөсөө харьцангуй ойлголт. Юунд хэрэгтэй юм бэ гэхээр төр засгийн зүгээс жишээлбэл юу гэдгийг салбаруудын идэвхжил нь ямар байна уу? Ажлын байр нь хэрхэн нэмэгдэж байна уу? Өндөр цалинтай хүмүүсийн эзлэх хувь нь нэмэгдэж байна уу үгүй юу? Эргээд энэ шудраг хуваарлалт гэж ярих юм бол шаталсан татвар байх ёстой гэж олон улсад ярьдаг байгаа тийм ээ. Тэгээд одоо 1.5 сая төгрөгөөс дээш цалин хөлстэй хүмүүст одоо 2.5 сая төгрөг хүртэл гих мэтчлэн 3.5 сая төгрөгөөс дээш авч байгаа хэмжээнд нь шаталсан одоо нэлээд нэмэгдүүлсэн татварыг авъя гэсэн бодлого нэг хэсэг орж ирснээр эргээд шүүмжлэгдээд болцсон шүү дээ тийм ээ. Тэгэхээр эн чинь өөрөө эргээд нөгөө шудраг хуваарлалтыг би болгоё л гэж байгаа юм бол ууг нь бол зөв тийм ээ. 2016 онд жишээлбэл 1.5 сая төгрөгөөс дээш цалин хөлстэй хүмүүсийн эзлэх хувь нь 8.6%-ыг л эзэлдэг байсан нийт дүндээ тийм ээ. Одоо бол 17-18%-ыг даваа явуулчихлаа шүү дээ. Энэ өөрөө эргээд эдийн засгийн идэвхжил сайжирсан байна. Өндөр цалин хөлстэй салбарууд идэвхжсэн байна. Дундаж бас нэмэгдэж байгаа нөлөөлж байгаа үзүүлэлт мөн тийм ээ. Эргээд үнийг одоо зөв хуваарлалт нь яаж хийх үү гэдэг бодлого нь бол тусдаа яригдана. Дунджийн өсөлт нь бол зүгээр нэг хүний авж байгаа үндсэн цалин нэмэгдсэн гэдэг утгаараа биш, нийт бас одоо нөгөө салбарын идэвхжлийг бас харуулдаг байгаа учраас илүү гүнзгийрүүлэн харах хэрэгтэй. Энэ дээр танаас бас нэг зүйлийг асуух хүсэж байна. За одоо үндэсний статистикийн хороо бол 96 жилийн түүхтэй те. Ер нь бол яг Монгол улсын тоо мэдээллийг ер нь одоо гол одоо бааздаг гэж хэлж болохоор те. Ийм байгууллага. Гэтэл яг ингээд бодит амьдрал дээр за өөрний төрийн байгууллага статистикийн газар эсвэл өөрний газрын мэдээллүүд нь ингээ хоорондоо зөрөөд идэг. Эцсийн байдлаар нэгтгэж чаддаг. Хоёр өөр мэдээлэл өгödдөг. Энэ нь өөрөө эргээд эргэлзээг төрүүлж эхэлдэг л дээ. Тэгэхээр эцсийн дүн нь яг аль нь баталгаатай байдгийг статистикийн байгууллага ер нь гол одоо мэдээллийг нэгтгэх одоо чи үүрэгтэй. Үндэсний статистикийн хорооны зүгээс гаргадаг одоо өөрийн статистикийн тухай хуультай тийм ээ. За статистикийн тухай хуулиар хэд хэдэн мэдээллийн их үүсвэр байна. За нэгдүгээрт бол захиргааны мэдээлэл буюу тухайн яам тамгын газрын эрхэлж байгаа хүрээний өөрсдийнх нь мэдээлэл гэж хэлсэн тийм ээ. Түүний аргачлал арга зүйг үндэсний статистикийн хороо өөрөө батлаж өгдөг байгаа. За нөгөө талаас төвөр судалгаа явуулдаг байгаа тийм ээ. Одоо жишээлбэл өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаа, хөдөлмөр эрхлэлтийн судалгаа гэдэг маань өөрөө манайхаас эрхлэн явуулдаг одоо төвөр судалгаа байна. Гэх мэтчлэн өөрөө яваад ирэхлээр захиргааны мэдээлэл дээр жишээлбэл тухайн ямар цаг үеийн мэдээллийг авч байна уу? Энэ маань өөрөө ямар аргачлалаар байна уу гэдгээсээ хамаарат аль нэг үеэр нь тэр яамны мэдээлэл захиргааны одоо статистикийн мэдээлэл байна уу, өөр судалгааны мэдээлэл байна уу, эсвэл манай өөр төвөр судалгааны юм уу, өөр төрлийн судалгааны мэдээлэлүүд байна уу гэх мэтчлэнгээс авахуулаад цаг үетэйгээ одоо ямар цаг гэх юм ямар хугацааны мэдээллийг ярьж байна уу гэдгээсээ хамаарат хоорондоо зүрх явдлууд бол байдаг тийм ээ. Тэгэхээр альва мэдээллийг үнэн байна уу, үгүй байна уу, хоорондоо яагаад зурж гин үү гэдгийг одоо дүгнэж цэгнэхийн тулд илүү цаашаага ямар цаг хугацааных байна уу, ямар аргачлалаар авсан, хэний явуулсан судалгаа юм бэ гэдгийг харж ээж тэгээд хооронд нь ярих хэвээр. Манад ирүүлсэн мэдээллээсээ яг адилхан захиргааны мэдээлэл нь статистик нь мөртлөөсөө өөр тоо яриад байвал тухайн яам нь өөрөө эсвэл тухайн одоо агентлаг нь өөрийнхөө мэдээллийг юу гэдэг манад ирүүлсэн л бол засварлах эрх байхгүй шүү дээ тийм ээ. Тэр чинь болоод өөрөө албан ёсоор зарлагдаад цаашаа олон улстай ч гэсэн нийтлэгдээд явж байгаа учраас ямар нэгэн алдаа гаргасан бол өөрсдөө тэрнийгээ залруулж эргээд дахин мэдээлэх үгүй бол одоо юу гэдэг аргачлалаа дахиад шинжлэх гэх мэтчил асуудлууд явах хэрэгтэй байгаа. Энэ жилийн төлөвлөгөөг бас асууя. Энэ жилийн бас хийгдэх гол төлөвлөгөө ажил юу байгаа вэ?
үндсэндээ нөгөө хуулиндаа захирагдаад гарах ёстой сар улирал жилийнхаа мэдээллүүдийг гаргана. За энд бол мэдээж нөгөө 5 салбарын 346 үзүүлэлтээр бас задарч нийгмийн эдийн засгийн аль биесны статистикийг зарладаг шүү дээ, тийм ээ. За энэ ажил маань энгийнээр явдгаараа явна. Нөгөө талаас 20 он бол өөрөө ядуурлын суурь судалгаа явагдаж хэл байгаа. Өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаа маань одоо бас явагдаж байна. Ядуурлын судалгаагаа энэ жилдээ дахиад хийн гэх мэтчлэн одоо ажлууд маш олон ажлууд байгаа. Тооллогын үр дүнгээ бас зарлан тооллогоо одоо бас сая мэдээлэл цуглуулалтаа явуулсан одоо мэдээллийн боловсруулалтын ажил эхлэх байгаа. Хөдөө аж ахуйн төвөр судалгаа, за гэх мэтчлэн одоо олон судалгаанууд байна дөө. Хуулийнхаа дагуу бид 10 тооллого судалгааг бас явуулах ёстой. Тухайлбал одоо мал тооллого байна, хүн ам орон сууцны тооллого байна, хөдөө аж ахуйн тооллого байна, гэх мэтчлэн олон тооллогод байдаг. 19 оны яг 2019 оны гүйцэтгэлийн тайлан хэдийгээр гарах вэ? 2019 оны гүйцэтгэлийн тайлан гэдэг чинь юу бэлээ? 19 оны нийгмийн эдийн засгийн үзүүлэлтүүд тийм ээ. Сая өнгөрсөн 7 хоногт бид одоо нийгмийн эдийн засгийн судалгаагаа зарласан байгаа. Энэ бол зарим тоон үзүүлэлтүүд нь гарсан гэсэн. Яг эцсийн байдлаар гаргалаа шүү дээ, тий. 1 сарын 16-нд бид одоо бас үндсэн үзүүлэлтүүдэд зарласан. За энд болохоор хүн амын үзүүлэлтүүд орсон, гэмт хэргийн мэдээллүүд гэх мэтчлэн одоо юу гэдгийг хүн ам хөдөлмөр, нийгмийн үзүүлэлт, нийгмийн даатгал халамж, оюуны өмч, боловсрал, эрүүл мэнд, улсын төсөв, гадаад худалдаа, үн, хөдөө аж ахуй гэх мэтчлэн одоо салбарууд, үндсэн салбаруудын урьдчилсан гүйцэтгэл ингээ гараад зарлагдсан байгаа. 2 сард болохоор бид эдийн засгийн өсөлтийн урьдчилсан дүнг зарлана. Гэх мэтчлэн одоо юу гэдгийг гардаг мэдээлэл болгон өөрийн гэсэн цаг хугацаатай, өөрийн гэсэн тархаалтын хуваарьтай байгаа. За 12 цагийн манай цахим хуудас байна тийм ээ. Түүгээрээ бол бас одоо энэ хэвлэгдсэн буюу зарлагдсан мэдээллүүдээ бүгднгийн тухайн үедээ байршуулад бас явдаг. Бусад одоо энэ сошиал платформудаар бид маш энгийнээр салбар бүрийг нь бас ойлгомжтой болгосон онцгойлон бас онцлож нийтэд бас зарладаг байгаа тийм ээ. Гэх мэтчлэн бол тухайн бүртэл зарлаад явж байгаа. За тэгэхээр хоёулаас статистикийн гол ажлууд өнгөрсөн жилийн бас ололттой энэ жил хийхээр төлөвлөсөн гэдэг ажлуудыг энд бас дурдлаа. Тэгэхээр таны ажил цаашд нь амжилт хүсье. Төсвөлтөнд та нэмж хэлэх зүйл байвал илэрхийлээч. Статистик бол өөрөө ердөөсөө л нөгөө нийгмийн тойл тийм ээ. Өнөөдөр тулгамдж байгаа асуудлууд юу юм? Өчигдөр юу болж байсан? Өнөөдөр юу болж байна вэ? За өчигдөр болоод өнөөдрийг хооронд нь харьцуулахад тенденц нь ямар байна вэ? Өнөөдөр тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд бид өнөөдөр ямар бодлогоодыг гаргах ёстой юм тийм ээ. Өгвөл бидний одоо гарсан бодлого өөрөө хэрэгжилт нь ямар байна вэ гэдгийг үзүүлэх хамгийн гол шаардлагуур нь бол ердөөсөө л манай статистикийн үзүүлэлт байгаа. Тоон хэлээр илэрхийлсэн энэ мэдээлэл байдаг. Дэлхийд дахина одоо бас энэ тоон хэлээр илэрхийлэгдсэн үзүүлэлтүүд өөрсдөө нэгдсэн аргачлалтай байдаг учраас олон улстай харьцуулагдах боломж нь өөрөө хамгийн чухал байдаг тийм ээ. Тэгэхээр энэ статистикийн хэрэглээг зайлшгүй нэмэгдүүлэх ёстой. За зөвхөн бодлого шийдвэр гаргаж байгаа хүмүүс ч биш, энгийн иргэд ч гэсэн өөрсдийнхөө амьдралдаа илүү төлөвлөгөө ашиглах ёстой тийм ээ. Тэгэхээр энэ гаргаж байгаа мэдээллийг нэг анхааран үзээд за зөвхөн одоо ганцхан өгүүлбэрээр жишээлбэл түрүүний бит хоёрын хэлсэн дундаж цалингийн мэдээг тийм ээ. Ганцхан өгүүлбэрээр өдөөс ойлгож болохгүй. Зөвхөн одоо түүгээр шүүмжлээд ээж болохгүй. Харин цаашаа илүү шинжлэх ухаанчаар хандаж, илүү гүнзгий ойлгож, илүү сайн ашиглах юм бол хүн болгонд өөртөө ч гэсэн их давуу талууд үснэ гэдгийг хэлэхээр юм тийм ээ. Улс орны хувьд бол илүү сайн, илүү хурдцтай, илүү оновчтой бодлогоодыг гаргаснаар илүү хурдан хөгжих юм аа л гэдгийг хэлэхээр. За бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Тэр мэдээллийг анхлын өнөөдрийн зочин ярилцлага маань энэ түрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгээр үндэсний статистикийн хорооны дарга Ариун Заяа оролцлоо.